Гендерийн үндэсний хорооноос эмэгтэйчдийн улс төрийн оролцоо манлайлал сэдвт хилцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хилцүүлгээр Монгол улс дахь эмэгтэйчдийн улс төрийн оролцооны өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн намуудын санал санаачлага, цонгогчдын хандлага, төсөөллийн талаар илэрэнгүй ярилцсан юм а. Энэ талаар Улсын хурлын гишүүн мөнх цэцэг, гендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга инх баяр улс төр судлаач Гэрэл Доднараас тодрууллаа. Улсын намын тухай хуулийн төсөл яг эдэрэгж штэ та ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дэр яг нөгөө квот өгөхөөс илүү нөгөө тэгш байдлыг хангах тал дээр та санал хэлжсэн. Энэ талаараа та дэлгэрэнгүй ярихгүй юу? За тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн 14-ийн 1-2 дугаар зүйлд нийгмийн бүх харилцаанд одоо эрэгтэй эмэгтэйчүүд тэгш хэрэгтэй. Хин нэг одоо үн цогсон арьс өнгө, нас хүүс, босрал, ажил үйлгийн байдлаар ялгарлахыг хориглоно гэсэн байгаа. За тийм учраас бид нар одоо улс төрийн намын тухай болон цаашид одоо гендерийн одоо хүн эрхийн гол хуулиуд дээр хин нэгэн одоо хүйсийг онцлон квот заах нь одоо үндсэн хууль нийцэхгүй. Тийм учраас ерөөсөө л одоо үндсэн хуулийнхаа дагуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд одоо тэнцвэртэй байна. Хүйсийн тэнцвэрийг хангана гэдэг ийм залтыг барих нь зүйтэй гэж үзэж байгаа. За мөн одоо өнөөдөр бол жишээлбэл Монгол улсад одоо хөрлийн бэрхшээлтэй иргэд 108 мянга байгаа. За энэ бол одоо хүн амын бас томоохон төлөөлөл. Гэвтэл тэдгээрийн төлөөлөл парламентд байхгүй байна. За мөн одоо эмэгтэйчүүд бол хүн амын 51% байна. Сая 700 мянган одоо эмэгтэйчүүд. Гэтэл парламенттайгаа төлөөлөл нь 17% тай. За инхээр одоо энэ одоо хоёр том бүлгийнхаа төлөөллийг бид нар хүн амын тоонд нийцүүлэн одоо дэмжих. За хөгжил дэвшилд одоо иргэдийнхээ оролцоо боломжийг одоо хангах. Тухайлбал одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо улс орныхоо мэдлэг босролд зориулах. За өөрийн одоо хийж чаддаг одоо бүх боломжоо одоо их орны хөгжилд оруулах, нийгэмд одоо өөрийгөө үнэлүүлэх энэ байдлыг нь дэмжих ёстой. Эмэгтэйчд улс төрийн оролцоо гэж ярихаар яаралцгээ сонгогчдын талаар ярина те. Тэгэхээр сонгогчд маань яг эмэгтэй улс төрчид яагаад чухал вэ гэдгийг тал дээр хэр ойлголттой байгаа бол та бас энэ тал дээр бас олон судалгаанд оролцож байна. За тэгэхээр энэ тал дээр бол одоо манай Монголын сонгогчд бол эмэгтэйчүүдийг одоо болон одоо эрэгтэйчүүдийг аль нэг одоо хүйсийнх нь гэдгээр бол ялгаж сонгодог юм байна. Өнөөдөр бас одоо энэ хурал дээр танилцуулагдсан одоо доктор Түмэн Дэлгэрийн илтгэл бас гарч байна. Ер нь бол одоо сонгогчдын дийлэн хувь нь одоо дорж байна уу, дулмаа байна уу гэдгээс хамааруулаад сонголт хийдэггүй. Тухайн хүний одоо мэдлэг босрол одоо төр далав аших юм чадвар туршлагыг сонгодог гэж. Тийм учраас сонгогчдын хувьд бол одоо хүүсээр ялгарсан сонголт хийхгүй байгаа. Гагцгүй бэрхшээл хаана байна гэхээр санхүүгийн боломж буюу одоо эдийн засгийн одоо их нөөц хөрөнгө, за үйл хөдлөх хөрөнгө, капиталууд бол дандаа эрэгтэйчүүдийн одоо нэр дээр байдаг. За гэр бүл сасамж гэсэн одоо тухайн эмэгтэй маань одоо нөхрийнхөө нэр дээр байгаа байраа алддаг. Гэр бүлийн одоо бас хуулиндаа ч гэсэн энэ залтыг бас тодруулах шаардлагатай. За ийм нөхцөлд одоо улс төрд оролцох бол санхүүгийн томоохон бэрхшээл байна. За 20 дугаарт нь одоо эмэгтэйчүүдийн одоо гэр орны ажил, үр хүүхдээ өсгөх ажил бол Монголын нийгмийн одоо ихэнх одоо хүмүүсийн маань олонхын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн ажиллаа гэж одоо энэ судалгаанаас харуулсан байна. За тийм учраас одоо өөрт ногцсон энэ одоо хүүхд төсөх ажлууд, за дээр нь санхүүгийн боломжоос болоод улс төрд оролцох эмэгтэйчүүд маань цөөхөн байна. За улс төрийн намын бас дотооддоо тодорхой хэмжээний одоо бас эмэгтэйчүүдийг одоо нэр дэвших тал дээр доромжхон байдаг юм намууд байна. За эсвэл одоо тухайн одоо нэр дэвшигчнараас их хэмжээний мөнгөн одоо дэнчин шаарддаг. Жишээлбэл 2020 оны их хурлын сонгуульд ардсан намаас одоо 100 сая төгрөг нэр дэвшнээс шаардсан. Энэ бол одоо тухайн намаас нэр дэвших хүссэн залуучууд, эмэгтэйчүүдэд бол асар том бэрхшээл байсан. За ийм хэмжээнд ойлголт хандлагыг одоо басахад нөлөөлөх гол хүчин зүйл шийдэл нь одоо юу байх вэ? За тэгэхээр энэ одоо их хурл дээр яг энэ мөчүүд одоо босролын тухай хууль хэлцэгдэж байна. За Монголын одоо дунд сургуулиудын одоо үндсэн сургагчид дээр эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн талаар одоо хөвшил ялгаатай ийм одоо дүр зураг байна. Жишээлбэл одоо хаан, баатар, за эсвэл одоо альва нэг зүйлийн одоо дарга гэхэд дандаа эрэгтэй хүнийг дэвшлээд за тухайн одоо сургагчийн агуулганд одоо гэр орноо цэвэрлж байгаа. За эсвэл одоо хоол хийж байгаа. Зэрэг одоо үйлчлэгээний одоо ажилд одоо ихэнх хүмүүс нь эмэгтэй баатраар одоо зураглан харуулсан байх жишээтэй. За тийм учраас ингээд ерөөсөө дунд сургуулийн сургагчдаас ахуулаад хүний эрхийн мэдрэмжтэй байдаг. Эрэгтэй эмэгтэйчүүдийн одоо хөдөлмөрийн энэ амар асар том ялгааг бол арилгасан. За уламжлалт ойлголтуудыг энэ бэхжүүлсэн энэ зүйлийг бол арилгах ёстой. Тийм учраас босролын тухай хуулинд сургагчийн агуулга нь хүний эрхийн мэдрэмжтэй, гендерийн одоо мэдрэмжтэй байна гэдэг заалтуудыг бас оруулж байгаа.
эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо аягүй багасж байна. Эмэгтэйчүүд улс төрөд таалгын үүрэг гүйцэтгэж гэнгээ сая нэм судлаач маань онцлоо шүү дээ тий. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдал дээр яг ямар байна вэ? Яг бид нар нөгөө нэг өнөө хүртэл одоо хийж ирсэн сонгуул шүү дээ, ардчилсан нийгэм одоо байгуулагдсанаас хойш хийж ирсэн сонгуулийн оролцоо, за мөн өнөөдөр шийдвэр гаргах яг төрийн албаны 4 ангилалд томилогдож байгаа, яг шийдвэр гаргах төвшин томилогдож байгаа эмэгтэйчүүдийн одоо альны хүүсийн төлөөллийн статистик яг одоо энэ бүх дата юмнуудаа ингээл харахаар одоо манай сонгуул айлны хүүс буюу тэр хүүс нь хэн болоод байгаа вэ гэхээр эмэгтэйчүүд л болоод байгаа. Түүнээс биш эрэгтэйчүүд байсан бол бид нар эрэгтэйчүүдээ л ярина тийм ээ. Тэгэхээр энэ асуудал чинь өөрөө юуг нотлоод байгаа вэ гэхээр л эмэгтэйчүүдийн оролцоо өнөөдөр бага байна гэдг нь ингээд статистикийн хувьд ч гараад тоон одоо агуулга өнөөдөр байгаа практик ч гэсэн тэрийг харуулад байна шүү дээ. Тэгэхээр бидний одоо хамгийн гол өнөөдөр гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн концепц бол үндсэн хуулиа өөрөө дэмжсэн тийм ээ гендрийн хууль. За тэгээд ямар ч альны хүүсийн баланс бол тэнцвэртэй байдаг. Хэнийг ч ялгарлан гадуурхгүй гэсэн одоо үндсэн хуулийн концепцтэй бид нар гэтэл өнөөдөр бид нар бүхэл бүтэн сонгуулийн хуулиараа 20% квот гэдэг альны хүүсийн төлөөл 20% байна гэдэг босгыг тавиад байхад л өнөөдөр нөгөө альны хүүс буюу эмэгтэйчүүд маань нөгөө тэнцвэртэй байна, тэгш байна гэдэг чинь одоо 50-50 байна гэсэн үг шүү дээ. Яг тэгш байна гэдэг чинь 102% ах асуудал шүү дээ. Түүнээс 20-80 биш шүү дээ. Тэгэхээр ийм байгаад байгаа учраас яалтчгүй бид нар гендрийн хуулинд заасан тусгай арга хэмжээ гэдэг юм хэрэгжүүлэх бүр зайшгүй юм шаардлага гарч ирж байгаа байхгүй. Дарга бэлгийн ухаанаар төр байх тухай асуудал өнөөдөр яваад байна тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр аваачихын тулд өнөөдөр яалтчгүй энэ нийгмийн хэрэгцээ шаардлага байлаа. Олон улсын байгууллагуудын бас дэмжлэг байлаа. Тэгэхээр энэ 4 жил хэрэгжих бид нар төсөл хөтөлбөр өөрөө эргэцэн орчны өнөөдөр том шинжилгээ хийхэд дээр нь бид нар энэ сонгогчдын одоо яг эмэгтэй сонгогч руугаа чиглэсэн мэдлэг боловсролыг дээшлүүлэх. За яг одоо өнөөдөр бид нар энэ сүлжээг бий болгоё тийм эмэгтэйчүүдийн манлайлалын сүлжээ өнөөдөр бас нам дээр ямар кейс үүсдэг вэ гэхээр яг дэвшүүлэхээр манай эмэгтэйчүүд чинь байхгүй шүү дээ гэдэг юм ярьдаг. Тэгэхээр өнөөдөр үнэхээр энэ эмэгтэйчүүд нь мэдлэгтэй боловсралтай байгаад байгаа мөртлөө яг энэ ус төрлөө бас орохгүй байгаа шалтгаан нөхцөлийг өөрөө бид нар судалж гаргаж ирээд энэ эмэгтэйчүүдэд бид нар зоригтой дуу хоолой нэгтэй дэвшүүлээд гарч ирсэн эмэгтэйчүүдэд бас юу юугаа харлуулад идэггүй энэ одоо зөв нийгмийг бас бүтээхийн төлөө ингэж нөгөө тал талаас хамтдаа явах энэ л одоо зорилго яг гендрийн хороонд бас мандатынхаа асуудлаар шийдвэр гаргах төвчний эмэгтэйчүүдийн альны хүүсийн төлөөл зэнтүү төвшөнд байна эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээ гэдэг нь энэ зөвхөн Монголын зовлон биш юм байна байгаа маань. Зарим улсын нэг шууд бодлогоор хийж дээ Канада улсын газар шууд 50-тай гэдэг бодлого тулгалаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө бас олон улсын өмнө тулгамдаад байгаа асуудал. Тэгэхээр Монгол улсын дээр бас ийм одоо эрхцэн орчны шинжилгээ хийгээд энийг бас манлайлах боломж байгаад байгаа л гэж харж байна. Гендрийн тэгш байдлыг хангахын тулд ямар бодлого шийдвэрийг авч хэрэгжүүлэх ёстой вэ? Улс төрийн шийдвэр гаргах төвшөнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төлөөлөл тэнцвэртэй биш байна. Шууд утгаараа бол энэ дэлхийн бүх улс орнууд яаж энэ тэнцвэртэй болгох вэ? Төлөөллийг яаж хангах вэ гэдэг асуудлыг бол онлын болон практик төвшөнд бүгд ярьж байна. Харин манайх бол энэ талаар нэг төлөөллийг яаж хангах вэ гэдгээс илүүтэйгээр гендер гэж яриад байгаа явдал нь бол сонгогчдод бас өөрөө буугаад ах шиг байгаа. Тэгээ би хувьдаа бол манад маш том өргөн хүрээний тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Нэгдүгээр сонгуулийн тогтолцоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ гол тоглогч болсон улс төрийн намуудын соёлыг өөрчлөх хэрэгтэй. За дээр нь бид нар сонгогчдоо өөрчлөх хэрэгтэй. Үндсэндээ бол одоо эмэгтэйчүүд сонгогдохгүй байгаа олон хүчин зүйлс байгаа бах. Гэхдээ хамгийн гол зүйл бол энэ тогтолцооны шинжтэй. Би бол энэ улс төрийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ энийг өөрчилж чадахгүй бол энэ дөрвтэй үр дүн гарч чадахгүй байх гэж хувьдаа харж байгаа. Тэгэхээр нөгөө дэлхийн ертөнцийн өөрөө илүү эрүүл шударга нээлттэй нийгмийн төлөө явж байхад манайх яагаад юм бэ? Үлдэх ёстой юм тий. Дэлхий дээр код хэрэгжилж байгаа одоогийн байдлаар 20% кодыг хэрэгжилж байгаа 4 улс биш үү тий. Энэ 4 улсын тоондоо ингээ үлдээд байгаад байх юм уу? Цаашид дэлхийн олон улс орнууд квотыг хэрэгжүүлээд яваад байна. Хүний эрхийг хангаад байна. Шударга ёсны төлөө яваад байна. Засаглалыг илүү эрүүл болгохын төлөө яваад хахад бид нар яаж ингээд үлдэх ёстой юм бэ? Тийм учраас би бол энэ бол дэлхийн нийтийн хандлага, хөгжлийн зам, хүний эрхийн мэдрэмжтэй улс төрийн намуудтай, тэр дундаа гендер мэдрэмжтэй улс төрийн намтай болох цаг болсон байна л гэж харж байна. Азийн улс орнуудын хэмжээнд яг ямар түвшинд явж байна? Азийн дундаж хувь 20% байгаа. Тэгээ Монгол бол 17% байна. Дэлхийн дундаж бол 25% болцсон байна. Тэ? Хамгийн өндөр нь бол одоо 61% болцсон байна, тэ? Бид нар бол үндсэндээ бол дэлхийн дунджаас 8%.
Азийн дунджаас 4% бага байна. Тэгэхээр цаашдын хэрвээ хөгжлийн асуудал юм бол илүү яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээрээ бодлогын ялангуяа тэр бэрхшээл үүсгээд байгаа саад бэрхшээлийг арилгахын төлөө ажиллах хэрэгтэй л гэж харж байгаа.